эх оронч худалдан авалтын тухай тендерийн хуульд маш сайн зохицуулалтыг, сайхан зохицуулалтыг оруулж өгсөн. Одоо яг хэдэн хувьтай байна вэ гэдгийг дүгнэхээр бид энд хүрэлцэн ирсэн юм аа. Надад ирсэн мэдээллээр 2018 оны эх оронч худалдан авалт 91.5 тэрбум төгрөг байна гэдэг ийм л тоо байна. Нийт 18 оны төсвийн худалдан авалт 1.5 их найд. 90-ээс 91.5 тэрбум л эх оронч худалдан авалт байна гэж. Дэлхийн улс орнуудын статистик үзүүлэлтүүд байна. Дунджаар 75-аас 80% тавина. Эх оронч худалдан авалт. Зарим орнууд 80-90% тавина. Ер нь эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжиж эх орн босноо гэдэг үндсэн зарчим алдагдаад 30 жил болсон гэж бид нар харж байгаа. Тийм учраас тендерийн хуулийн хүрээнд эх оронч худалдан авалтыг илүү дэмжих бодлого байхаас гадна бодлогын хэрэгжилтийг хяндаг систем механизм байх ёстой гэдэг ийм байр суурьтай байгаагаа та бүхэндээ хэлхийг хүсэж байна. Хоёр дахь зорилго бол 2019 оны улсын төсөв, за 2020 оны одоо улсын төсөв утгагүй батлагдах гэж байна. Энэ төсвийн гүйцэтгэл болон төсөв батлах үйл явцад үйлдвэрлэгчид эх орончид та бүхнийг идэвхтэй оролцохыг бас уриалж байгаамаа. Бид монголчууд нэргэсэн хойно гашгирав гэж нэг үг байдаг. Нэргэсэн хойно гашгирдаг биш. Болохоос өмнө гар гараасаа бариад бодлогоо зангидаж төсвийнхөө хууль руу, төсвийнхөө бодлого руу, төсвийнхөө төсөөлөл рүү хамтдаа орё гэж уриалах гэж өнөөдрийн энэ хэлцүүлгийг зохион байгуулж байгаа. Үйлдвэржилтийн хувьсгалыг хийнэ гэж манай шинэ шударга иргэдийн нэгдсэн эвслийн дэд дарга Жаргал сайхангүй маш их ярьж байгаа. Шинэ намын үйлдвэржилтийн бодлогыг тодорхойлох ажилд бизнес эрхлэгчдийг үйлдвэрлэлийн бодлого явуулдаг бүх хүмүүсийг бид урьж байгаа. Ийм учраас ялангуяа эх оронч үйлдвэрлэл явуулдаг бизнес эрхлэгч та бүхэн бодлого боловсруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцооч гэж бид нар хүсэж байна. Энд олон бизнес эрхлэгчид ирсэн байгаа. Тендерийн хуулийн хэрэгжилтээс олж хохирсон. Сангийн яам болон холбогд халбан тушаалтуудаас хүрэлцэн ирсэн байна. Илэн далангүй ярья. Гомдол маш их ирж байгаа. Одоогийн тендерийн хууль бол зөвхөн хэдэн том компаниудад зориулсан тендерийн хууль болсон гэж гомдол ирж байгаа. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид тендерт оролцох боломжийг хаасан хууль болсон гэж хэлж байгаа. Энэ үнэн үү? Үнэн гэж яг бол гараа өргөөх. Би харахыг хүсэж байна. За, дийлэх олох нь үнэ гэж. Тэгвэл энэ алдаа завхрыг яаж засах юм бэ? Би түрүүнд бизнес эрхлэгчдээс асуулаа. Яагаад жижиг дундыг тендерд орохыг хаагаад байгаа юм бэ гэсэн. Стандарт хэмжил зүйн газраас нэг тохирлын гэрчлэгийг нэг гэрчлэгээ гаргадаг болсон. Жижиг дунд орох боломжийг хаагаад байгаамаа гэж. Энэ үнэн үү? Засгийн газрын тогтоолоор ийм тохирлын гэрчлэгээ гаргаад одоо тендерт орё гэхээр тэр тохирлын гэрчлэгийг үзүүл харуул гэдэг нэг ийм хуулийн хэрэгжилтийн явцад янз бүрийн буруу хэрэгжилт гараад байгаа юм биш үү гэдэг ийм асуудал байгаа. Энэ дээр бидний тайлбар гаргаж өгөөч яа. Тэрөө би буруу ойлгож байгаа бол энийг засч өгөөч. Жаргал сайхан дарга надад ийм мэдээд өгсөн. Энэ дээр хэдүүлээ байр суурь нэгтгэе. Тендерт орох босхийг, зарим тендерт орох босхийг хэд өндөр тавьснаас болоод жижиг аж ахуй нэгжүүд, жижиг дунд аж ахуй нэгжүүд орж чадахгүй байна. Энэ тендерийн босхийг өөрчилж өгөөч гэдэг өргөдөл гомдууд их ирж байгаа. Энэ дээр би та бүхний санаа бодлыг сонсохыг хүсэж байна. Хоёрдугаар тендерийн барьцаатай холбоотой. Барьцаа тавь, маргаан үүсэхдээ хүртэл барьцаа мөнгө төл. Өөрөөр хэлбэл маргалдах боломжийг нь тендерийн маргааныг цааш нь шударгаар шийдвэрлэх боломжийг хааж яана гэдэг асуудлыг бас ярьж байгаа. Эдгээр ийм тодорхой асуудал дээр би та бүхний сандыг сонсоё гэж хүсэж байна. Альва нийгмийн харилцаа бол өөр амьд механизм байдаг учраас урагшаа улам хөгжиж сайжирч явах ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа. Тэгээд тодорхой гомдолтой аж ахуй нэгж байвал та бүхний бас гомдлыг сонсохоор миний бие хүрэлцэн ирлээ. Ингээ та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсээрэй.
Сайн байна. Намайг Хэрэлдэн Баатар гэдэг яг Альфа Фильтр компани үүсгэх захирал. Анх 2013 оноос хойш автомашин тоног төхөөрөмжийн одоо байнгын солидог энэ агаар тос түвшний шүүлтүр гэдэг байдаг. Та бүхэн одоо мэдж байгаа хавар зам бид байнга үүдээ солидог шүү дээ. Одоо манайх бол энэ жил бараг 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жилд бид нар бараг 2 тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийдэг. Гэхдээ манай борлуулалтын дийлэнх хувийг одоо хувийн биш. Одоо энэ уурхай алтаа өдөр оюу толгой зэрэг нийлүүлж байна л да. Дандаа картын томгон техникүүдийг ашигладаг тийм хувийн байгууллага байдаг. Тэгсэн чинь яг энэ төрлийн бүтээгдэхүүнийг одоо хэрэглэж байгаа одоо шивээ аваа, багнуур, уурхан, за Эрдэнэ дүүдрийн алга цог ингээд. Тэд нар болохоор ерөөсөө яаж бүр одоо сүүлдээ бид нар ингээд бүх стандарт таны ярьдаг тохиолын гэрчлэгийг бид нар авцсан. Одоо нийлүүлдэг лабораториор шинжилүүлсэн бүх юмнууд бид юм аандаа би. Тэгэхэд манай том уурхайг төсөл хэрэгжүүлж байгаа газрууд бол манайхыг бүлээмжлэлд аваад явж байгаа. Бүр оюутлахаа бүр Made in Mongolia гэдэг хөтөлбөртөө бүр сонгоод энэ жилийн сая 2 дугаар шат нь одоо ингээд явагдаад манайх үнэ өгцөөд явж байгаа байхгүй юу? Тэгээ ингээд явж итэл одоо тэр шивээ аваа байна. За тэр багнуур байна. За Эрдэнэт бол бүр ингээд хаяа нэг авах юм. За одоо ганц дэмжиж байгаа төрийн байгууллагууд одоо энэ төмөр замын салбар байна да одоо. Яг бол тэдний хэрэгжилжсэн 30 мянган фильтр нэг удаа авахд одоо өчнөө агуулгад овоолдог байсан Украинаас, Америкаас авдаг байсан юм одоо би энэ хажууд үйлдвэрлээд тэрэнд зарцуулсан бараг тэрбум гаруй төгрөгийг одоо би дөнгөж 500 сая төгрөгөөр нийлүүлээд тэрийг дээрээс нь юусэн ингээд агуулга савд ингэж яахгүй тэрбум гаруй төгрөгийг төгсчгүүд ярих юм бол асар их тийм нөгөө нэг ирэх талтай ингээд явж байхад одоо яг энэ саналыг бид нар одоо сүүлийн 3 жил энэ уурхаанууд төрөө өмчт уурхаанууд би ингээд тавиад сая тогтоол гарахаар нь баярлаад манай 14-8-аар бас орцсон явдгийн. Тэгээ ингээд яваад ингээд аль бичгээ өгөхөөр байхгүй. Хойноос нь очиод уулзаад ангууд өөдөөс нь тэр дарга нь одоо тэр инх төвшин гэдэг дарга нь байж худалдан авалтын тэр багнууд ингээд өөс ямар юу вэ? Хуулиас дээгүүр жигсаалт гэж юу гэдэг. Гэхдээ өөстөө тэр 11 дээр чинь заасан ингээд ийм жигсаалтыг ингээд аваа гэж. За жилийн нуудлыг заасан жигсаалт юм байна ингээд хэлэхээр өөдөөс ирээсөө за яг хүчтэйг оролцоороо би энийг бол сайн мэдэхгүй нэг асуудал. Ерөөсөө тийм л юм тавьдаг. Өөрөөр доор байгаа хүмүүс нь юм хэрэгжүүлдэг сонирхол ерөөсөө байхгүй болчихсон. За би энэ залуу дээр би нэг жишээ авч хэлхийг хүсэж байгаа юм аа. Оюу толгой эдний бүтээгдэхүүнийг аваад байна гэж. Энэ залууг би танихгүй. Одоо анх удаа танилцчих. Гадны компаниуд авч хэрэглээд байгаа. Манай баг нуур шивээ уул авч хэрэглэхгүй. Сая 2-3 удаагийн тендер болохоор жижигсгээд хэлбэршүүлснээр зарлж байгаа сая. За энэ асуудал юу вэ? Яг ийм тохиолдолд мянгараа Монгол улсад байгаа юм аа. За улсын их хурлын гишүүн эдний компаниг лоббигдохоор тэгээд дээр дуудагдаж шоронд орчих гээд байдаг. Уг нь улсын их хурлын гишүүн чинь энэ ард түмний төлөөлөх үүрэгтэй юм байгаа шүү дээ. Одоо сүүлийн үед бол ерөөсөө Батцамны гишүүн энэ компаниг дэмжиж, энэ компани бараа бүтээгдэхүүнийг дэмжээрэй гэж хэлэх юм бол эрх мэдлээ хэтрүүлсэн нөлөөсөн болж хувирчих гээд байна. Яаж Монгол нь Монголоо дэмждэг философиг бий болгох юм бэ? Яаж Монгол нь Монголынхаа аж ахуй нэгжийг дэмждэг энэ бодлогыг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр хэдүүлээ зүрх сэтгэл ажиллуулъя. Ийм олон сайхан залуучууд үйлдвэрлэгчид Монголд байна. Гадных нь итгэхэд байдаг, Монгол нь итгэдэггүй эднэрт. Гадных эднийг дэмжиж байдаг, Монгол нь дэмждэггүй. Ийм нэг зовлон бидний дунд бий болчиход байгаа маа. Тийм учраас хэдүүлээ гарц гаргалгаа олё л гэж өнөөдрийн хэлцүүлгийг хийж байгаа. Тэгэхээр эндээс манай Судлага эдийн нэгдсэн эвслийн аж үйлдвэрийн бодлогыг хариуцж чад бид нар жаргал сайхан гол би хэлхийг хүсэж байна. Одоо тэр шорон оронд орвол хамаагүй. Тэр баг нуур шивээ овог дуудаа. Ийм үйлдвэрлэгчийг дуудаад их хурл дээр яг уулзалт хийлгийа. Бараа бүтээгдэхүүнийг танилцуулъя. Гадны тэр авч байгаа компаниудыг бас авчиръя. Ингэж дэмжихгүй бол энэ хууль чинь хэрэгжихгүй байна. Дөнгөж эх оронч худалдан авалт 4%-тай. Хууль гаргаад хэрэгжүүлэхгүй бол бид нар хуультай байгаад яах юм бэ? Их хурлын гишүүд нь араас нь явах боломжгүй юм бол их хурлын гишүүн байгаад яах юм? Тэгэхээр манай энэ олон нийтийн байгууллага танхим аж үйлдвэрлэлийн холбоо ингэж хамтдаа зүтгээч гэж уриалж байгаа юм шүү. Дүүд амжилт хүсье. За баярлалаа цаа. За өөр бас яг проблем ярих хүн байна уу? Яг энэ дүүтэй адилхан. За наашаа гараад. Баярлалаа. Та бүхэнд өдрийн төргий. За бид нар чинь тендерийн хуулийн талаар бол нийлт талд олон жил ярьж байгаа одоо тэгээд ярьж одоо харин бид тендерийн хуулийг боловсруулахдаа олонний хүчээр сайн оролцсны хувьд хайдсангүй бас
сайн хууль болсон гэж бодож байгаа. Хуучин талаасаа бас сайжирсан юм зөндөө байгаа. Бас дандаа харлуулах шаардлагагүй болов уу гэж бодож байна. Хамгийн гол нь тендер хуулийн хэрэгжилтийг хэрэгжүүлж явах хэрэгтэй. Төрийн дунд тушаалын албан хаагч буюу тендерийн хорооны бүрэлдэхүүн хуучин ашиг сонирхлын зөрчлөөс салж чадахгүй дэл гол нь байгаа юм. Би энийг шууд хэлж хэлнэ. Тэрээс хууль нь муудаж чадж байгаа юм биш. Гол нь хүндээ байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр хүн өөрсдөө сэтгэлгээг, эх орон сэтгэлгээг, импортын барааг шүтсэн сэтгэлгээг кармагаа бодсон түнтийлэх гэсэн эх орон үзэл бодлоос салчих юм бол энэ хууль муу хууль биш ээ гэж би олон жил тендерт оролцсон хувьд бас энэ хуулийг боловсруулахад бас гар үе оролцож саналаа хэлсэн хэлж явсан хүний хувьд би бас энэ хуулийг муу хууль болоогүй гэж бодож байгаа. Гол нь хүндээ байгаамаа гэж бодож байна. За одоо энэ шинэ хууль боловсруулалттай холбогдуулаад импортын бараанаас эх орон дотоодын үйлдвэрлэлийн барааг тусад нь багцлана гэдэг бүр сайхан бичээ тавьчихсан. Энэ хуулийг сайжруулах тал дээр сангийн яам тендерт оролцогч гарах зааварчилгаа гэдэг маш олон юмыг маш сайн хийсэн. Би бол энийг сангийн яамны бат цогтаргыг бол ажиллаа сайн хийсэн гэж бодож байгаа. Хуучин ч сангийн яамны улсын байцаагч чинь ямар ч ирэхгүй байсан шүү дээ. Өнөөдөр улсын байцаагч тодорхой хэмжээ ирэхтэй болчихсон байна. Өнөөдөр хуучин одоо болсон болоогүй баахан тендер дээр гомд гаргаад тендер овоорцсон гаргаад хайждаг ямар ч хариуцлагагүй байсан шүү дээ. Өнөөдөр тендерийн баталгаагаар барьцаалчаар юу гэж зүгээр юм улсын ажлыг зогсооё гэсэн юм уу эсвэл нэг тийм атаархлын гомдол бол байхгүй болсон шүү дээ. Би тэгж ойлгож байгаа. Үнэхээр бодит байдал дээр биеийнхээ юмыг тендерт оролцогчны хэдхэн хүний хоорондын асуудал тоо. Биеийнхээ юмыг баг хүнчэндээ тэр юутай энэ юу хийдэг вэ гэдгийг бид нар биеийнхээ юмыг баг мэднэ. Нууцлаад байх чинь баг байхгүй. Энэ хуулийн хэрэгжилтийг бол харин бичвэрийн тэмээд гайгүй сайн бүрдүүлж өгсөн юм аа гэж ойлгож байгаа. А нэг хамгийн гол одоо бидний ярьсан тэр чанар стандартын шаардлага хангасан гэсэн нэг үг өгүүлбэр тавьчихсан. Энэнд нь жижиг дунд үйлдвэрлэгч нар бүгдээрээ бохирчаад байгаа гэдэг нь үнэн. Тэрийг хэрэгжүүлэхгүй бол нэг талдаа эрсдэл үүсчих гээд хэрэгжүүлнэ гэхээр нэг үйлдвэрлэгчд маань орж чадахгүй нэг ийм л атсан шалгаатай болчихсон юм. Энд дээр гол нь байгаад байгаа. Тэгэхээр тэр тохирлын гэрчлэг гэдэг юм чи авахд ч одоо ерөөсөн би л 3 жил шахуу явж авсан шүү. Бараг л энэ авч дийлдэхгүй дээ хүнд чөтөр цушаа байгаа. Бацаан дөнгөж чинь энэ дээр тэр чанар стандартын шаардлага хангасан тохирлын гэрчлэг гэдгийг нэг араа айдуу зөөлөн болгоод араач үгүй болгочих нь юу юм бас нэг зөв бичгээр нь бүрдүүлэх талаас нь орчих юм бол бас энэ 5-1 заасан жижиг дунд үйлдвэрлэгчдгээд тэнд шууд гэрээ байгуулна 10 байсныг 15 болно энэ тэгээд би жижиг дундын хуулийн дээр энийг бол бацаанд юу хэн зандан шатад арга болоод үнэхээр энэ тендерийн хуулийн дээр бол амжилттай сайн ажилласан гэж би бол талархаж явдаг юм аа. Ингээ бодоход нэг үе бол их зүйн хувьд бол буюу манай их хурлын гишүүд их хурл засгийн газар сангийн яам бол тендер дээр сайн ажилласан. Харин бид бас дараа нь дахиад өөрсөндөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Хийж байгаа бараа бүтээгдэхүүн чанартай байх хэрэгтэй. Шаардлага хангасан байх хэрэгтэй. Тэнд одоо тодорхой хэмжээний ажиллах нөхцөлтэй, ажиллах боломжтой, ажиллах хүчинтэй ийм сайхан нөхцөлийг бид бас хаана өөрсдөө үйлдвэрлэгч нар хариуцлага хүлээж ээж бас бид ирэх ярих хэрэгтэй шүү. Их яриад байдаг. Тэгээ яг одоо гадаад нь очихоор болохгүй бүтэхгүй бидний зөндөө байгаа. Энийг нуух шаардлагагүй бүгдээр хийх хэрэгтэй. Эмчлийн тендерийн хуулинд бол ажил үйлчлэгээ, импортын барааг тусад нь багцлах гэдэг ийм юмнуудыг хэрэгжүүлээгүй газрууд зөндөө байгаа. Боловсруулалтын яамны хөдөө орон нутгийн бүх салбарууд залгасан тендерүүд импортын барааг дотоодын үйлдвэрлэлийн бараатай нэг багцаасан. Нийслэлийн боловсруулалтын газрын бараа ажил үйлчлэгээг импортын бараа дотоодын бараатай бүгдээр ингээ нийтэд нь багцаасан. Нийслэлийн худалдаа авах хаалганы газруудаас олон юм байгаа. Эрдэнэс 5 толгой энэ төр гээд ийм одоо хариуцлагагүй хандсан тендерийн хороонууд өнөөдөр зүг зүгээр сууж байгаа шүү дээ. Энийг хэлэх тендерээс үлдээс бүгдээр уурлаад эвэртэй тулаа үтсэн юм шиг одоо бараг л энэ нөхөр дандаа ингээ явж идэг бол бараг ингээ эсрэг төсрөгийн байцуур үзлэх гэдэг юм. Уг нь бүгдээ нийлж чад хамтарч ажиллаж ижил Монгол улсыг хөгжүүлэх бахаа гэж би ингэж ойлгож байна. Баярлалаа. Бас ахын санал дээр хэдэн зүйл. Ах маш зогсч хоёлоо нэг бас таны юм дээр. За хуулийн хэрэгжилтэн дээр би бас нэг асуулт байгаамаа. Тендерийн бие даасан худалдаа авах ажиллагааны бие даасан байгууллагатай байсан. Буцаагаад татан буулгасан. Одоо буцаагаад байгуулах гэж байгаа гэдэг ийм процесс явж байгаа. Одоо бараг шийдвэр гарцсан. Энэ дээр бас та бүхэн саналаа хэлээрэй. Төрийн өмчийн зохицуулалтын газрын харьяа явахдаа ямар хуу сайн байсан бэ гэдгээс.
Энэ тохирлын гэрчлэгээ олгох хугацаан дээр ахаас би асуулт асуух гэж байна. 3 жил болж яж авч яана гэж. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа тохирлын гэрчлэгээ олгоход хуулийн хугацаа тавиаг байгаа юм. Хуулийн хугацаа бол байхгүй дээ. Ер нь тэрийг тухайн аж ахуйн нэгж өөрөө бэлэн болох хэрэгтэй. Одоо үйлдвэрлэл явуулахын тулд ажлын байраа яаж бий болгох юм? Тэгэхээр ажлын байраа бий болгох эрүүл орчин, байгалийн хэмжээ, орчны агаарын шинжилгээ, онцгой байдал, гал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй бол одоо энэ бүгдийг бүрдүүлнэ. За тэгээд дараа нь стандартыг бүрдүүлэхийн тулд өөрийнхөө бүрдүүлж байгаа бараа бүрдүүлэх стандартыг тэрийг гадаадын импортыг олж бүтээлэх юм бол түүний нөгөө стандартыг өөрсдөө бүрдүүлэх хөвшүүлэх гэдэг нь явж өгөн дөө. Таны бодол юу вэ? Одоо би даасан худалдаа ажиллагааны байгууллагыг байгуулахдаа яг өмнөхөөс 12-оос 16 онд байгуулж байсан шүү дээ. Тэрнээс одоо юугаар нь сайжруулж байгуулах зөв бэ гэж. Миний бодохоор энэ хуучин худалдаа ажиллагааны байгууллагуудыг үнэхээр бүр байгуулсан шиг байгуулсан. Тэгэхгүй одоо ингэ дөрвөн өмчийн компаниуд цэцлэгээ станцууд бүх гадуур тусдаа худалдаа хийдэг. Энд нэг бодлого төлөвлөлтийн газар гэж хэдэн хүн байж идэг. Тэр яамдууд бүгдээрээ тэгэл одоо бас худалдаагаа хийгээд байдаг юм шиг. Яг аль нь яг одоо бодлого бариад байгаа юм. Тэрийн чи бодлого төлөвлөлтийн газар зөвхөн зөвлөмж өгдөг газар болохоос тэр шийдвэр гаргадаг арга хэмжээ авч чаддаг газар биш юм. Тэрээс олон толгойтой төрийн компаниуд дурдураар худалдаа авах гэдэг. Уг нь нэг л толгойтой байна юм байна. Тэр мөн чинь агентууд бүгдээр нэг дор тоглуулаад тэр боловсролын байгууллага юм уу яамдууд юусоо тендертэй ноцолддоггүй хүн тэр бодлогоо байж ажиллах байх хэрэгтэй. Тэгэхгүй бүгдээр нэг албадын дарга хэлцэн дарга тендер хорооны дарганаар ажилласан гэдэг юусоо тэр ажлаа хийхгүй тендертэй ноцолдоор дууссан юм байна. Бодлогыг бол нэг дор ямар ч байсан одоо энэ хэлэлцүүлгийн дараа шинэ намын зөвлөлөөс холбогдох байгууллагуудад бид нар шаардлага хүсэлтэд хөрвүүлнэ. Ийм учраас жаргаж агаа дарга, гад тулга дарга энэ мэрэгжлийн хүмүүсийн хэлж байгаа үг болгоныг, санд болгоныг бичих ёстой байгаа. Энэ дээр онцгой анхаараарай. Миний хувьд бол тухайд сая ахын ярианд хөндөгдөж байна. Эх оронч худалдаа авалтын тухай. Манай эх оронч одоо бизнес эрхэлж байгаа жижиг дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүний чанар муу байгаа учраас бас эх оронч худалдаа авалтын бодлогот хамрагдаж чадахгүй байна гэж сая ах дурдж байгаа. Энэ дээр сангийн яам худалдан авах ажиллагааны байгууллагаас одоо импортын бараа болон эх оронч худалдан авалтыг тусад нь ялгаж явуулахдаа урьдчилж мэдээлэх, бизнес эрхлэгчдэд тендерт оролцуулах боломжоор хангах ийм одоо тодорхой үйл ажиллагаа бодлого явуулж байна уу? Энэ дээр надад нэг ийм асуулт байна. Тухайлбал одоо бүртгэлтэй байгаа шүү дээ. За манай дотоодын үйлдвэрлэгч нар ийм тендер тэдэн сарын тэдэн зарлагдах гэж байна. За та бүхэн оролцоорой. Бараа бүтээгдэхүүнийхээ чанар манар ийм чанарын шаардлага тавьж байгаа шүү гэдэг. Ийм хамтын ажиллагаа төр засгийн байгууллага болон хувийн хэмжлэх хооронд байхгүй байна гэж би харж байгаа. Бидэнд ирж байгаа өргөдөл гомдол. Нэг мэтгэд зарлагдчихсан байдаг, нэг мэтгэд импортын бараа шалгартсан байдаг. Гадны бараа үйлчлэг ороод ирсэн байдаг. Ийм хамтын ажиллагааг альсвал манай мэрэгжлийн холбоо, төрийн бус байгууллагууд, төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүргийнхээ хүрээд хэрэгжүүлэх юм бололцоо олонд байгаа гэж бид харж байгаа. Энэ дээр та бүхэн бас хандаа хэлээч. Энэ дээр та ямар бодолтой байна? Яг ер нь мэдээлэл ямар байна? Төрийн байгууллага, хувийн хэмжлэл хоорондын. За ер нь одоо энэ ойлгож байгаагаар бол энэ дотоодын үйлдвэрлэлийн бараг тусдан дагтлах тийм цахим худалдаа авалтыг интернет дэлгүүр ажиллуулах хэрэглээд нөгөө одоо сангийн яам бол нэлээд сайн ажиллаж байна. Одоо энэ дэлгүүр мэлгүүр байгуулах маань цан болох нь энэ даасан агентлагтай болоод ихээр тэрний ажлын хэрэг байх л та. Тэгэхээр одоогоор бол хүн сөдөөж байгаа төрийн зохион байгуулалт хийж чадахгүй хоёр гэж ойлгож байна. За хувийн даасан ажиллагаатай байж байна. За ахад маш хоёр л ахад өөрөө хуулийн төсөл дээр ажилласан юм байна. Тендер хууль дээр тендер хуулийн төсөл дээр ажилласан байна. Хамтаж ажиллаж байна. Жагаах ажилласан байх юм уу? Тендер хууль дээр хамт нэгдээ сууж байгаа ярьж. Манай их цэцгэрч жагаах ах ажилласан байна. Өөр ажилласан хүн байна. Яг хуулийн төсөл дээр. Тэнд мэрэгжлийн за 4-5 хүн байна. Одоо бид хуулийн хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулж явах хэрэгтэй. Дараад нь гомдол гаргаад араас нь уйлгэндэг биш хуулийн хэрэгжилтэд сайжруулахгүй асуудал. За баярлалаа. За танд шин тусахна гэдэг тийм. За одоо би Батлыг өрөх гэдэг л
тэгээд Монгол Ардын бүлгээс учрал гишүүн маань хүрэлт ирсэн байна. Тэгээд учрал гишүүний хувьд бол мэргэжлийн холбоотын тухай хуулийн одоо санаачлагч, үндэслэгч, их баригчны юм хүн байгаа. Тэр талаараа бас мэдээлэл. За мөн одоо энэ үйлдвэрлэгчдийн жаргал зовлон бас сонсноо. Тэгээд арчилсан намын зөвлөлөөс бас утгагүй ороод ирэх байх гэж бас найдаж байна. За Батил хэрэг байна. За баярлалаа. Баялаг үтгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Баталгаар байна. Тэгээд энд эрдэнэ учир шалтгаан гэвэл улсын их хурлын байгаад гишүүдийг байгаад дээр би улсын их хурлын гишүүдээс дэмжлэг үүсгэх гэсэн. Яагаад гэвэл манай холбоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг эрхлэгчдийн эрх ашигыг хамгаалдаг. Тэдний төлөө дуу хоолойг өргөдөг. Ингэсний хүчинд 2019 оны 6 сарын 6-ны өдөр жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгийг дэмжих тухай хууль улсын их хурлаас батлагдсан гарсан. Гэтэл энэ хуулийг дагалдаж засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10%-ийг жил болгон тусгах нь энүүгээрээ жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэгээ эрхлэгчид жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаар дамжуулан зээл авч Монгол улсад үндэсний үйлдвэрлэл хөгжих ажлын байр нэмэгдэх импортлогч орноос эх орондоо бүтээгчээс экспортлогч орн болгох ийм зорилттой хуулийн төсөл өргөн баригдсан. Ингэж батлагдсан. Энд нь бол баялаг үтгч бид үнэхээр баяртай дуу хоолойтой байсан. Ер нь 2017-оос 2018 он жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ямар булхаал өөрөөр явагдсан гэдгийг бүгд ил тод болсон. Энэ 2019 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төсөв сонгож ялруулах журамд өөрчлөлт оруулж олон нийтийн хяналттай болгосны үр дүнд энэ жил 47 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хуваарлаж 467 аж ахуй нэгж авсан байгаа зээл хэлбэрээр. Гэтэл ноднон 2018 онд бол олон нийтийн хяналтгүй байхад 216 аж ахуй нэгжид 95.5 тэрбум төгрөгийг ингэж авсан байт юм аа. Тийм учраас одоо энэ жил жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан олон нийтийн хяналттай цаашид баялаг бүтээх жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч үндэсний үйлдвэрлэгчид санхүүгийн том дэмжлэг болох ийм сан байсан юм аа. Одоо ч байгаа л да. Гэхдээ удахгүй байхгүй болгочээд. Тийм учраас би улсын их хурлын гишүүдийг байгаа дээр нь үнэхээр дэмжлэг хүсэж байна. Яагаад гэвэл 2020 оны улсын төсөв өргөн баригдсан. Улсын төсвийг дагалдаж засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинжилсэн найруулга орж ирсэн. Энэ шинжилсэн найруулга дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг устгаж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, тариалан эрхлэлтийг дэмжих сан, мал хамгаалах сан 3-ыг нэгтгэж үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сан болгон ингэж оруулж ирсэн. Хоёрдугаарт нөгөө урд нь хийсэн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10%-ийг жил болгон жидүү санд хуваарлаад түүнээс одоо зээл авах хэлбэрээр ингэж байна гэсэн энэ заалтыг бас устгаж орж ирсэн. Мөн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг бас хүчингү болгуулахад ингэж орж ирсэн байгаамаа. Үйлдвэрлэлийг дэмжих хууль бол одоо энэ үйлдвэрлэлийг дэмжих хууль 2015 онд батлагдаж гаргасан байна. Энэний хуулийн зорилт нь бол энэ хуулийн зорилт нь өрсөлдөх чадвартай үндсэн шингэсэн байгаль орчин дээлтэй бүтээгдэхүүний экспортын чиг хандлага баримжаатай импортыг орлого үйлдвэрлэлийг төрөөс дэмжин хөгжүүлэлттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэсэн энэ хуулийг одоо бас хүчингү болгуулахаар ингэж дагалдаж орж ирсэн байна. Тэгэхээр улсын их хурлын гишүүд та бүхнийг засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн жидүү сантай холбоотой буюу үндэсний үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой заалтын дээр үнэхээр одоо баялаг бүтээгч жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч үндэсний үйлдвэрлэгч бид нүрхний дуу хоолойг хамгаалж жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг хэвээр нь үлдээж өгөөч. Өөрөөр хэлбэл 4 сарын өмнө буюу 19 оны 6 сарын 6-ны өдөр өргөн батлагдсан жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хуулийг одоо 3 заалтан дээр нь өөрчлөлт оруулж 6 заалтыг хүчингү болохоор ингэж бас дагалдаж орж ирж байна. Энэ жидүү санг байхгүй болгож байна. Энэ бол одоо бид бүхний хардлага бол улсын хурл болон засгийн газрын өндөр гишүүд төрийн өндөр албан тушаалтангууд жидүү сангаас зээл авч чадхааргүй болонгууд одоо жидүү санг нь устгаж ингэж одоо эргээд нөгөө хүмүүс хариуцлага тооцоолохгүй тулд нөгөө субъектыг байхгүй болгож ийм юм одоо засгийн газраас өргөн барьсан байна. Тэгэхээр энэ засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинжилсэн найруулга хууль тогтоомжийн хуулийг хүртэл зөрчиж гарсан гэж харж байгаа. Хууль тогтоомжийн хуулийн 8.1-5 дээр эрх ашиг нь хөндөгдөж байгаа хуулийн этгээд болон хүмүүсээс санал авна гэсэн боловч одоо засгийн газрын одоо тэр санал авсан танилцуулгыг харахад энэ дээр нэг санал авсан юм шиг байгаа мөртлөө дандаа энэ нь
мэдээлэл технологийн компаниуд уу ингэж орно эх жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 1.9 их 80 төгрөг авах шиг үлээ. Энийн 10% буюу 190 тэрбум төгрөг нь энэ жидүү санд орж ирвэл жижиг дунд үйлдвэрлэл хөгжөөд, үндэсний үйлдвэрлэл хөгжөөд, ингээд одоо эх орон худалдаа авалтыг дэмжих жил болгон зарлаад ингээд үйлдвэрлэл хөгжих ёстой байтал одоо энэ лүгөө дайсахсан үйл ажиллагаа явуулж байгаа маа. Тийм учраас